сая төгрөгийн 330 мянган өнөөдөр өсөгдөөс эхлээд өгч эхэлсэн. За дараагийн нэг зүйл бол үндэсний хөрөнгөтнүүдийн үндсийг тасалж болохгүй гэсэн нэлээд том нийтлэл байгаа. Баатрууыг томчин бичсэн зүйл байна. За тэгэхээр ингэж юм л да. Өнгөрсөн 23 жилийн тэртээ монголчууд туйлшрлын эсрэг боссон авч ахиад туйлширчихжээ гэж байна. Коммунизм бол хүн төрөлхтний туйлшрал байсан. Дагаж туйлшраад хоцрогдлоо. Одоо бид туйлширдаггүй нийгэмд орно гэж тунхилсан авч бас л байдаггүй. Энэ туйлшрал бидний яс цусан чингсэн үндэсний менталитет буюу сэтгэлгээний онцлог юм байна. Туйлшрлаас салах нь ямар ч хувьсгалаас илүү чухал болдгоо гэдэг. Өргөжлүүлээд хойш нь 11 дугаар хуудсанд бараг тал нүүр илүү юм байгаа. Тэгэхээр энэ дээр бол ингэж юм л да. 20 жилийн сүйтгэлийн дараах гялайх галтайх юм нь уг нь энэ хэдэн хөрөнгөтнүүд шүү дээ гэж Монголын одоо хамгийн гүйлгээ ухаантай мөнгө усгаж чаддаг энэ 22 жилд өөрийн гэсэн компанитай болцсон тэр бизнесмэнүүдийг хэлж байна. Төрөөс төрсөн тэр бомтныг хэлээгүй шүү. Авилга хэл хахуулаар баяжсан цагаан захтнуудыг ч хэлээгүй байна. Ганцаг уурч реэкспорт хийж спирт зөөж орон шорон орж зээл авч хиншүү хангалттай шатаж хөлсөө туслуулж зүтгэсэн хэдэн хөрөнгөтөн бий. Олны мэдгээс 17 чингэлэг спирттэй Баттулга эмгэн шиг насаараа цамц нэгсэн жаргал сайхан улс төрчдөд зөвлөгөөн дээр нэмээд юм өгдөг сурагтайж одоо Аз данстай баяцууд болсон од жаргал од МСС-ийн хаан банкыг дампууруулаагүй дээ дандаа буруутдаг Баатар сайхан Номын хоолтонгийн баяр сайхан нэгч орд болов гадныханд өгөхгүй гэсэндээ лицензийг нь аваад явдаг рек чин цагаан шонхрын инх тайван. За анхны авцасурын газар апуугаар солисон Батхүү МСС-с хол гიშгсэн байж магадгүй атлаа мэрэгжлийнхаа дагуу нууц ноён болсон ням тайшир мэдээлэл мөнгнөөс үнэтэйг мэдэрсэн бодихон гэх мэтэр цөөхөн хэдэн хүн бийгээд энийг цааш нь та бүгд үргэлжлүүлээд уншиж болно төгсгөл нь дараагийн дугаарт гэсэн байна. Тэгэхээр үнэ бид бол одоо сонгуулиар бүгдийг л одоо барьж аваад хориод бүх хөрөнгийг устгах гэж хинч яриагүй. Үнэхээр тэр нийгмийнхаа сорн болсон тэр хэдэн бизнесмэнүүдийг бол Монголын ард түмэн бас үнэлж байх ёстой. Хэрв хуулийн шудраг үйлчилдэг гэсэн бол шүүх цагдааш байсансан бол энэ намууд нь тэр бизнесмэнүүдээс сонгуул болгоноор мөнгө нэхэж дарамтлалтгүй байсансан бол өнөөдөр улсын их хурлд сайхан самбуу лав орохгүй байх байсан байх. Жинхэнэ Баттулга лав орохгүй байсан байх. Олон хүн өнөөдөр тэгж орохгүй. Дарамтлаад байдаг болохоор энэ хүмүүс өөрийн ирэхгүй орж байгаа маа. Тэгэхээр үүнийг л ард түмэн зөв ойлгооч гэж би хүсэхээр байна. За энэ удаагийн сонгуульд Иргэний зориг ногоо намын дарга Энхбат нэр дэвшихгүй байхаар болж байгаа. Та бүгд мэдж байгаа иргэний зориг ногоо нам 3 даргатай. Энэ бол одоо Монголд анхны зүйл. Дэлхийд дээр 3 даргатай нам байдаг эсхийг би мэдэхгүй. Германд бол 2 даргатай нам байдаг нэг хэсэг байсан. 3 даргатай болсон. Тэгээд нэг дарга нь уу одоо хүмсийн ядгаар форум Энхбат сонгуульд нэр дэвшихгүй байхаар болжээ гэн. Тэгэхээр би бол боддгийн улс төрчин бол тэр засгийн эрхийн төлөө явах ёстой. Генерал болохыг хүсдэггүй цэрэг бол муу цэрэг гэж үздэг. Үнэхээр тэр улс төрчин бол тэр улс төрийн эрх мэдлийг авчээж өөрийнхөө бодож байгаа бодлогоо төрийн бодлогод оруулж чадна. Тэгэхээр яагаад нэр дэвшсүүгүйг бол энэ дээр бол тодорхой бичээгүй байгаа. Зөвхөн миний сурах сонссноор бол үнэн худлыг мэдэхгүй. Намууд бол маш их том босго тавьж байгаа мөнгөн босго намын жагсаалтанд ороход тэгээд эзний босго нэлээд өндөр байсан сурагтай байсан үнэн худлыг мэдэхгүй. Энэ бол албан ёсны бус мэдээ. Тэгэхээр чухам яагаад иргэний зориг ногоо намын 3 даргын нэг Энхбат нэр дэвшихгүй болсон бэ гэдэг бол ажимдаа тодорхой байх. За дараагийн нэг зүйл авилгач гэгдэх засаг дарга нар улсын их хурлд өрсөлдөхүү гэж байна. За манай гих тодтголтой аймгийн засаг дарга нар 12 оноос хойш он гарсаар авилгалын гэрт холбогдож намынхаа нэр хүндэд нэлээд цэв суулгасан. Орхон аймгийн засаг дарга Оюунбат, Увс аймгийн засаг дарга Цасчихэр, Увсын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Бат сайхан нар авилгын хэрэгээр аавын хаалга татсан. Үүний дараас Говьсүмбэр аймгийн засаг дарга Баянмөх, Сонгон найрхан дүүргийн засаг дарга Болд нар мөн энэ зүйлчлэр хуулийнх нь шалгуулж байгаа гэдэг ингээд баахан бичсэн байна.
Тэгэхээр миний бодлоор ганцхан нэг ман намын засаг дарга нь идээд байдаг гэдэгт би л итгэхгүй байна. Итгэхийн үед бүгдээрээ л идж байгаа. Тэгэхээр бүгдийг барьж аваад шоронд хориод байвал Монголын шоронд тэднийг багтаахгүй. Тэр саард ордныхыг бүгдээр ингээд үнэхээр өнөөдөр байгаа хуулийн дагуу шалгах юм бол ер саард ордонд хэдэн цэвэрлэгчнэр л үлдэх байх гэж яриа байдаг. Тэгэхээр бас шийтгэхэд шалгахад учир байх хэрэгтэй. Тэрнээс нэг махны машин ажиллаж байгаа юм шиг нэг нам нь гарч ирээ нөгөө намныгаа агнаад байвал энэ бол зөвхөн өшөө авалт болно. За дараагийн зүйл юу вэ? Харъя. Эрдэс соёлын эрчим хүчнийхэн ажлаа танилцуулва, дээд хэмжээний уулзалт амжилттай болваа гэн Америк нэгдсэн улсын Шикаго хотноо улсын НАТОгийн дээд хэмжээний уулзалтын үрдэн оролцогчид болон ажиллагчдын хүлээж байснаас давсан хэмээн нийт хэвлэлүүдээр үзэж байна гэсэн тийм зүйл гарсан байгаа. Энэ уулзалтанд бол Оросоос ороогүй гэсэн шиг санагдаж байна. Тэгэхээр НАТО гэдэг бол одоо бидний хуучин ойлголтоор бол бидний байсан. Өөрөөр хэлбэл севийн орнуудын хамтарсан одоо тэр орнуудын дайсан гэж үздэг байсан. Одоо Монголын айран бол НАТОгийнхантай хамтраад инхийг сахиулж гин гэд явж байгаа та бүгд мэдж байгаа бох. Нэг хэдэн долларын төлөө явж байгаа бах гэж би аминдаа бодохын жишээ нь Хятад шиг тэрбум 300 сая хүнтэй орн бол дэлхий дээр тэр инхийг сахиулахад одоо цэргээ эрчнээр нь явуулсан ч яах вэ? Бид 2.8 саятай байжээ тэгээд цэргээ тэгж явуулдаг. Биний хувь хүний хувьд бол тэр буруу байх л гэж боддөг юм аа. За дараагийн нэг зүйл Мэнд баяр бусдын адил эрхээ эдлхийг л хүссэн гинэ. Түүний дэглэн буурах хүсэлтийг хүлээж авахгүй байгаа учраас өсгөлэн зарлаад байгаа. Ажиг та бүгд санаж байгаа хадгалам зээлийн хоршоодоос болоод бараг 70-аад хүн шоронд орсон байгаа. Тэгэхээр дараа нь энэтэй холбоотой би бас нэг мэдээг уншнаа та бүгдэд. Энэ дээр нэг юм мундаг том зарлал та харж байгаарай. Их ярихыг хүсвэл найруулагчийн юугаараа их ярихыг хүсвэл 18,000 төгрөг төлөөд Mobicom-ын сүлжээнд орой 8 цагт үнгүй яриараа гэсэн нэг зүйл байгаа. Тэгэхээр 24 цагийнх нь 18 цагт нь үнгүй ярьдаг юм байлээ. 20 цагт нь 4 цагт нь уу орон 20 цагаас 24 цагийн хооронд мөнгөтэй ярьдаг. Тэгэхэд бусад сүлжээ юу гэвэл шинэ G-Mobile бол сүлжээндээ сарын 5,000 төлөөд үнгүй ярьж болно. Skype бол сарын 10,000 төгрөг төлөөд сүлжээнд үнгүй ярьдаг. Нөгөө Unitel болохоор 15,000 төлөөд өшөө нэгж аваад сүлжээнд үнгүй ярьдаг. Тэгэхээр бол Mobicom бол бас дэндүү үнэтэй байгаамаа. Зүгээр эх орн чүний хувьд бол Mobicom-д орж байгаа мөнгө болгоны бараг 60, 70, 80% нь Японд руу шууд гарчдаг. Тэгэхээр нэг эх орн хүн бол юу гэж үзэх вэ гэвэл Монголын одоо бизнесмэнүүдийн хармаанд байгаа тэр өөрийн телефоны номер дугааруудыг ашиглаж байвал уул нь монголчууд бидэнд хэрэгтэй байхаа гэж би зүгээр бодох юм. Мэдээж анхны оператор Mobicom бол одоо Монголын маш олон суманд харсан сүлжээ сайн барьдаг гэд олон давуу тал биелдэг. Гэхдээ үн бол дэндүү үнэтэй байгаамаа Монголын хувьд л. За дараагийн нэг зүйл яг түрүүний ярьсантай холбоотой найруулагчийн сониг өгөөрэй. Глоб кредитийн хөрөнгийг зохих ёсоор үнэлсэн бол хүмүүсийн хохирлыг барагдуулж болох байжээ гэсэн ийм нийтлэл байна. Тэгэхээр нэгдүгээр хороол байралтай дороо гараж бар, ресторан, дөрвөн давхар зочид буудлахгүй Глоб центрийг 1532 ширхэг дагалдах эд хөрөнгийн хамт 1.5 тэрбумаар шүүгэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын зарсан байжээ гэсэн юм байна. Мөнгөн гүр эмнэлэг гэдээ одоо байгаа юм шиг байна. Тэгэхээр хадгалам зээлийн хоршоодын хохирогчид өнөөдрийг хүртэл тэмцээж явж байгаа. Тэр хохирогчдийнх нь одоо нэгдсэн холбооны тэргүүн оюун цэцгээд эмхтэй байдаг. Одоо бас энэ улсын хурлд миний сонсноор нэр дэвшин гэж байгаа. Тэгэхээр үнэхээр ард түмэн өмч хөрөнгөө хуулийн дагуу бий болсон хадгалам зээлийн хоршоонд алдчихад авахд Монголын төр дөрвтэй арга хэмжээ ерөөсөө аваагүй. Хэдэн жил тэмцсэний үр дүнд нэг 50% нь авсан. Одоо буцаагаад авахд нөгөө тэр үеийн 10 сая төгрөг бол өнөөдрийн 10 сая биш болчихж байгаа. Юу яасан мөнгөнийхөө хүүг авах нь ингээл ард түмэн жирийн иргэд бол хохирч байгаамаа. Ийм
жирийн иргэд тохирч байгаа нөхцөлд Монголын төрийг сайн ажиллаж гин гэж хизээж хэлж чадахгүй. За Made in Mongolia шошготой эдийн засгийн алуурчид гээд 3 дугаарт молекул гэх тодголтой Батж Бат хоёрын тухай бичсэн зүйл байна. За тэгэхээр эдийн засгийн алуурч юм уу, үнэхээр бизнесмен юм уу, энийг л хүн болгон өөр өөрийнхөө ойлгох байх. За ашиг батламжийн газрын дарга асан Батуйгийн хэрэгт зоригт сайд татагдах уу гэсэн нэг мэдээ байна. Тэгэхээр ашиг батламжийн даргын газрын хэд хэдэн хүн баримтлагдсан, нэгэн зүхтаад алга болцсон байгаа. Даваа цогт гэдэг нөхөр юу болохыг бүгдээрээ харъя. За өнөөдрийн өглөөний сан дээр Их Монголын алтан одтой уулзахад 200 Америк доллар гинэ. Арлан Японд Монгол улсынхаа нэрийг дурсган барилдаж байгаа мэргэжлийн сумаагийн өнөө цагийн хүчтэнгүүд энэ сарын 22-ны өдөр эх орондоо ирлээ гэн. Тэгээ өнөөдөр одоо тарцсан байж магадгүй түрүүн 5-6-гийн алдад өхийн өргөнд нөгөө сагсан бөмбөгийн тэмцээн болж исэн. Тэгэхээр тэд нар бол одоо яалтчгүй манай монголчуудын маань бас нэг ядарч туйлдж гэдэг юм уу бухимдж авахд нэг сэтгэлийн огшуулж чаддаг, бахархлын эргээд нэг сэргээж чаддаг хэдэн нөхдүүд бол Японд одоо аата барилж байгаа Монголын хэдэн сум очноор яалтчгүй юм уу. За Саускобигийн дуулаан төрийн нэрээр лиценз сулгайлагчдыг гэрэл цохиулваа гэх яг түрүүний миний хэлдэг ашигт малтмын хэрэг эрх газрын хэдэн ашигт малтмын газрын хэдэн дарга нар одоо ингээд шалгагдж байгаа. За дараагийн зүйл сүүлчийн чуулганда 70 гишүүн суусан гинэ. За Саускобигийн дуулаан төрийн нэрээр лиценз сулгайлагчдын гэрэл цохиулваа гэж зургийг тавьсан байна. Хөвсгөлд нэр дэвших гэж байгаа, ман намаас дэвших гэж байгаа Батуйгийн зураг байна. Одоо зүхтад алга болсон нөгөө даваа цогт гээд нөхрийн зураг байна. Одоо Ариун Баяр гээд ашиг малтын газрын даргын үүргийг төрөх цагаар гүйцэтгэж Ариун Баяр гээд нөхрийн зураг байна. Тэгэд энд орсон нөхдүүд бүгдээрээ мундаг баяждаг, газ баяждаг. Яагаад баяжж байгаа нөхөр нөгөө л та бидний өвгдөөдсөн хэдэн мянган жилийн турш шөөм газрын мах цусаараа хамгаалж ирсэн тэр газрын доорх баялагын маань гадаадынханд юм уу эсвэл дотоодын залтай нөхдүүдэд хэдэн зуугаар нөгөөд өөрсдөө баяжж байгаа маа. Тэгэхээр энэ дээр нэг цэг тавихгүй л үнэхээр болохгүй байна. Харамсалтай нь энэ чухал албан тушаалд шудраг хүнийг тавихгүй. Жишээ намайг хизээч тэнд тавихгүй. Тэр намын иргэшээлд байдаг хэн нэгний гар хөл болсон. За тэр лицензээ над өгөөрэй ийм хувилдаанд ороорой гэсэн нөхдүүдийг л тавьдаг бах. Би тэгж бодоод байна. За иргэд сая төгрөгийнхаа төрүүчийг авч эхэллээ гэж. Тэгээд сая төгрөгийн одоо төрүүч юу 330 мянган төгрөгийг өгснөөр мэдээж амьдрал хэцүү байгаа хүнд энэ бол маш их мөнгө. Гэтэл өнөөдөр өцөгдөр хоёр бол зарим барааны үн нэмэгдсэн байж байгааг та бүгд мэдж байгаа. Мөнгө өгөөд байдаг бараа нэмэгдээд байвал үр дүн гарах нь их л бага даах. За Говьсөнбөр аймгийн засаг дарга 5.1 жилийн 5 жил 1 сарын 20 ялаар шийтгүүллээ гэж байна. Говьсөнбөр аймгийн засаг дарга Баян мөнхөд холбогдох хэргийг өчигдөр Баянзэгт дүүргийн шүүхэд хэлэлцсэн байна. Ингээд авилга авсан их үндслээр 5 жил 1 сар 20 ялаар шийтгүүлжээ гэнэ. Гэхдээ одоо тийм цаг нь ирсэн юм аа. Үнэхээр ард түмний өмч хөрөнгийг эдээ дуугаад байгаа энэ нөхдүүд хариуцлага тооцохгүй болохгүй тамина. Эвэмэн гэдэг ингээд байж болохгүй. Гэхдээ яах ёстой вэ гэвэл бас ял өхөд учиртай ял өгмөр юм. Зөвхөн ман намынханд өгöd байхгүй. Тэгээ тэр ардсан намын нөхдүүд үнэхээр цэвэр гэдэгт би нэг сайн итгэхгүй байгаа. Ганц би биш. Ерөөсөө Монголын олон иргэд энд итгэхгүй. Тэр хэнэнч гарсан эдээд байдгийг бүгд мэдж байгаа. Үүнийг солих хэрэгтэй л дээ. Тэгэхгүй бол нөгөө амьдралд итгэл гэдэг юм алга болох гээд байна. Амьдралд итгэл гэдэг юм. Тэгэхээр хүн бол итгэжээж амьдралд итгэжээж сайхан амьдардаг. Түүнээс биш амьдралд итгэл байхгүй бол зөвхөн мөнгөний төлөө бол сайхан амьдарч чадахгүй гэж бодож байна. За өнөөдрийн улс төрийн тайм сонин дээр бас чухал зүйл гарсан байгаа. Тэгэхээр өчигдөр иргэний хөдөлгөөний нөхдүүдээс мөн эрхчлөөг хэрэгжүүлэгч намаас хамтраад хэвлэлийн баг гурал хийгээд харилцаа холбооны зохицуулах газрын дарга Болдбаатарт бид нар харилцаа